За энэ сайхан гэрэлт өдрийн минь төргөө та бүхэнтэй бурхны үгийг хуваалцаж байна. Эхлэл 2:12-ийн Эхлэл 2:10-аас 12. За Эден мөрнөөс 4 гол салаалж байна. Нэг голынх нь нэрийг Бишон гэдэг. Бишон гэдэг үгний утга нь бут өсрөх, задрах, тэлэх гэсэн утгатай. 26-нд эзэн бурхан та бидний амьдралд Бишон голыг урсгаж өгөх болтугай. Энэ Бишон гол нь алт ихтэй хавилгийн бүх нутгийг дайран өнгөрнө. Энэ хавлаа гэдэг үг нь бүхэл бүтэн том газар гэсэн утгатай. Хавлаа гэдэг нь чиний амьдралд эргэн тойронд байгаа бүх зүйлсээр Бишон гол дайран урсна гэсэн утгатай. Таны амьдралын эргэн тойронд эзэн Бишон голоо урсгах болтугай. Едений Бишон голд алтан шижир будалах хийгээд судалт гартаа 3 эрдэнсийг Бишон голд дайран урсдаг. 26-нд эзэн та бидний амьдралд санхүүгийн дэвсгэрэлтийг хийх болтугай. Миний чиний таны эсрэг өмнө байгаа хаалттай 70 хашлгуудыг сэт захин эзний Бишон гол урсгах болтугай гэж Есүсийн нэрээр юрөөж байна. 26-нд эзний тэнгэрлэг үүд хаалгууд нээгдэх болтугай. Яаков зүүдэндээ шатаар дээшээ доошоо гараад бууж байгаа тийм зүйлийг үдсэн шиг энэ 26 тэнгэрлэг өрөөлтөө үүд хаалгууд та бидний өмнө Монголын бүх ард түмний өмнө өр хөвгтүүдийн өмнө нээгдэх болтугай. Нээгдчихжээ гэж Есүсийн нэрээр тунхаглан зарлан идэгдэж байна. Бид бүгдийн хувийн амьдралд Есүсийн нэрээр өөрчлөлт, шинжилэлт, сэргэлт ирчихсэн гэж тунхаглаж байна. 26-нд эрүүл мэнд, төгс эдгэрэл, бүхэл ер бусын сүнсний чадварууд эрх мэдлэг эзнээс өгөгдсөн бэлэг авьяасд онцгой байх болно гэж Есүсийн нэрээр тунхаглаж байна. Эрүүл мэнд, амьдрах чадвар энэ онд бүр онцгой байх болно. Есүсийн нэрээр тунхаглаж байна. 26-нд эзнээс өгөгдсөн ерөөл эзний хүч чадвараар та бид алхах болно. Есүсийн нэрээр тунхаглаж байна. 26-нд эзний амар амгалан баяр баясгалан мэдэрч таньсан жил байх болтугай. Бидний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг амжилт олохгүй. Миний эсрэг бүтээгдсэн ямар ч зэвсэг амжилт олохгүй. Амен. Есүсийн нэрээр олон хүний дунд онцгой ялгарсан Бурхны болоод хүмүүсийн таалал сайн нэрийг олсон Бурхнаар өргөмжлөгдсөн ийм сайхан Бурхны хүссэн хүмүүс болж эзэн хаанчлах чуулганыхан үнэхээр шинчлэгдэн сэргээгдэж хэр хязгаар нь тэлэгдэх болно хэмээн Есүсийн нэрээр тунхаглаж байна.